Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Кино English content-ийн маань 4 дахь дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаар дээр бүгдээрээ 2018 онд үзэгчдийн хүртэл болж байсан A Star is Born кино хэсэгчлэн үзэж, амьдрал хэрэгтэй харилцан ярианд түгээмэл ашиглагддаг өгүүлбэрүүдийг болон шинэ үгсийг бичиж тэмдэглэж авцгаая. Өмнөх дугаар дээр present continuous tense буюу одоо үргэлжилж буй цагийн хэрэглэх тохиолдлууд, хувирах хэлбэр болон илэрхийлэх утгыг үзсэн бол энэ удаагийн дугаар дээр present perfect tense буюу төгс одоо цагийг үзэх болно. Мөн төгсгөлд нь би та бүхэндээ 10 countable nouns with irregular plural forms буюу дөрмийн бус олон тооны хэлбэр төвөрдөг 10 тоологддог нэр үгийг зааж өгөх болно. Та бүхэн бидэнд урам хайрлаад энэхүү сүгийг маань subscribe хийгээрэй. За ингээд хичээлд орцгоё. No, I don't want to marry you. Are you crazy? The hell's the matter with you? Roger, we're done. I don't wanna marry you. Би чамтай гэрлэмээргүй байна. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ marry гэсэн шинэ үгийг бичиж авцгаая. Marry гэрлэх, айл гэр болох, өргөх тусгаарлах. Are you crazy? Чи галзуу юм уу? Эсвэл чи галзуураа юу гэж орчуулж болно. The hell is the matter with you? Чи чинь яачгаад байгаа юм бэ? Roger, we are done. Ойлголоо, бидний харилцаа дууссан. Did you cry? He cried, laughed, yelled at me, whatever. Broke his heart, Mama. Did he cry? Тэр уйлсан уу? He cried, he laughed. Тэр уйлсан, тэр инээсэн. He yelled at me. Тэр над руу орилсон. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ yell гэсэн шинэ үгийг сурцгаая. Yell, орилох, хашгирах, чарлах. You broke his heart. Чи түүний зүрх сэтгэлийг шархлуулжээ. I did the right thing. Allie, This wasn't right. garbage. Oh, hey, Brian, can you get somebody You else have to do let it her for shine. me? It's your fucking turn. I did the right thing. Би зөв зүйл хийсэн. Ali, garbage. Ali, хог асга. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ garbage гэсэн шинэ үгийг суръя. Garbage, хог новш, хаягдал, үлдэгдэл. Can you get somebody else to do it for me? Чи миний өмнөөс өөр хин нэгнээр над ажлаа хийлгүүлчихдэх үү? You have to let her shine. Чи түүнийг гэрэлтүүлэх ёстой. Эндээс бүгдээрээ shine гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Shine, гэрэлтэх, гийх, гялалзах, гялбах. It's your fucking turn. Энэ удаа чиний ээлж шүү дээ. Where the fuck are we? We are east of the city. Where the fuck are we? Бид хаана байна вэ? We are east of the city. Бид хотын зүүн захад байна. Is there any more? No, no, sorry, Jack. And it's about an hour 40 with traffic until we get there. Really? Is there any more? Дахиад илүү хэд байна уу? It's about an hour 40 with traffic till we get there. Бид тэнд очих хүртэл төвжирлийг оруулаад бараг цагаар цаг 40 минут болох байх. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ traffic гэсэн шинэ үгийг биш тэмдэглэж авъя. Traffic, замын хөдөлгөөн, төвжирэл. How's your kid? How old is he now? He is 17. Fuck me. How's your kid? Хүүхэд чинь хэр байна да? How old is he now? Тэр одоо хэд настай блэ? He is 17. Тэр 17 настай. Sorry, Jack, I don't know this area. Let's make a right here. You sure? Yeah. I know this area. Би энэ хавийг сайн мэдэхгүй. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ area гэсэн шинэ үгийг сурцгаая. Area, бүс нутаг, газар, талбай, хэсэг. Why don't you make a right here? Чи нэмгээр баруун эргэж болохгүй гэж үү? You sure? Чи итгэлтэй байна уу?
So why are you in here, huh? Sorry? What brings you here? Oh, I was playing right around here tonight, and I'm a musician. How'd your show go? I think it went all right. Why are you in here? Чи яагаад энд байгаа юм? What brings you here? Чамайг энд юу аваад ирэв? I'm a musician. Би хөгжимчин. How did your show go? Тоглолт чинь хэр болов? I think it went all right. Давгүй л болсон гэж бодож байна. Can I ask you a personal question? Sure. Do you write songs or anything? I don't sing my own songs. Can I ask you a personal question? Би чамаас хувийн асуулт асууж болох уу? Do you write song? Чи дуу зохиодог уу? I don't sing my own songs. Би өөрийнхөө дуунуудыг дуулдаггүй. Can I tell you a secret? I think you might be a songwriter. Can I tell you a secret? Би чамд нэг нууц хэлэх үү? I think you might be a songwriter. Би чамайг дуу зохиогч байх гэж бодож байна. But don't worry, I won't tell anybody. But I'm not very good at keeping secrets. But don't worry, I won't tell anybody. Гэхдээ санаа зовлтгүй, би хүнд ч хэлэхгүй. But I'm not very good at keeping secrets. Гэхдээ би нууц хадгалахдаа тийм ч сайн биш. How did you get here? Dad let me in. How did you get in here? Чи яаж энд орж ирсэн юм бэ? Your dad let me in. Аав чинь намайг оруулсан юм. Oh, hey. Pretty incredible. Did Jack show up? I haven't heard from him. What do you mean you haven't heard from him? Did Jack show up? Jack ирсэн үү? I haven't heard from him. Би түүнээс сураг дуулаагүй л байна. Have you been drinking? Are you fucked up right now? I'm out a couple. It's the morning. Have you been drinking? Чи уусаар л байна уу? It's the morning. Өглөө болж байна шүү дээ. They're nominated for 3 Grammys, and it's fucking great. Thank you. How did you find that out? Bobby told me. How did you find that out? Чи тэрийг яаж олж мэдсэн юм бэ? Bobby told me. Bobby надад хэлсэн юм. I have to get back to Oh yeah. So can I watch? I have to get back to rehearsal. Би бэлтгэлдээ эргэж орох ёстой. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ rehearsal гэдэг шинэ үгийг бичиж авъя. Rehearsal, давтлага, сургуулалт, бэлтгэл. Can I watch? Би үзэж болох уу? meet me at home. Or I can wait and drive you home. Just meet me at home. Okay. Meet me at home. Надтай гэрт уулз. I can wait and drive you home. Би хүлээж байгаад чамайг гэрт хүргэж өгье. Hey, sorry, were you waiting long? No. Allie's not home. No, I told her I'd meet her here. Were you waiting long? Чи удаан хүлээсэн үү? Allie is not home. Allie гэртээ байхгүй байна. I told her I would meet her here. Би түүнтэй энд уулзна гэд хэлчихсэн. I have some good news. Yeah. I'm not gonna go to Europe. We're gonna cancel the rest of the tour, and I'm just gonna be here all summer. I have some good news. Надад нэг сайн мэдээ байна. I'm not gonna go to Europe. Би Европ руу явахгүй. I'm just gonna be here all summer. Би энд бүхэл зунжангаа байх болно.
Why don't you come with me? We can sing shallow together. The fans will go crazy to see you. Why don't you come with me? Чи яагаад надтай хамт явж болохгүй гэж. We can sing shallow together. Хоёулаа Shallow-ыг хамтдаа дуулж болно шүү дээ. The fans will go crazy to see you. Үзэгч фэнүүд чамайг хараад галзуурна. За ингээд бүгдээрээ Star is Born киног үзэж амьдралд түгээмэл хэрэглэгддэг 57 өгүүлбэрийг бичиж тэмдэглэж авлаа. Одоо бүгдээрээ дараагийн хэсэг болох дөрмийн хичээлд орцгоё. Өнөөдрийн дугаарт Present Perfect Tense буюу төгс одоо цагийн хэрэглэх тохиолдлууд, хувирах хэлбэр болон илэрхийлэх утгыг үзэх болно. Эхлээд бүгдээрээ Present Perfect цагийн хэрэглэх тохиолдлууд буюу ямар үед ашигладаг болохыг нь сурцгаая. Нэгдүгээрт Life Experience буюу амьдралын туршлагаа ярих үед ашиглаж болно. Тодорхойлбол амьдралдаа өмнө хийж үзсэн эсвэл үзээгүй туршлагынхаа талаар хуваалцах үедээ гэсэн үг. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. I have been to Tokyo. Би Токиод очиж үзсэн. He has never traveled by train. Тэр галт тэргээр аялж огт үзээгүй. She has visited Paris 3 times. Тэр Парист 3 удаа альчилж байсан. Хоёрдугаарт unfinished action буюу өнгөрсөн цагт эхэлсэн хэдий ч одоо хүртэл дуусаагүй байгаа үйл явдлыг хэлэхдээ энэхүү цагийг ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. She has worked in the bank for 5 years. Тэр банкнд 5 жил ажиллаж байна. We have been in England for 6 months. Бид Англид 6 сар болж байна. I have known Sam since 2007. Би Sam-ийг 2007 оноос хойш мэдх юм байна. 3-дугаарт how many times буюу ямар нэгэн зүйлийг хэдэн удаа хийснээ ярих үед ашиглаж болно. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. They have seen the film 6 times. Тэд энэ киног 6 удаа үзэж байна. I have read 4 books this month. Би энэ сард 4 ном уншиж байна. He has drunk 6 beers. Тэр 6 пив уужгаад байна. 4-дүгээрт action completed буюу ойрын хугацаанд болон саяхан болж дууссан үйл явдлын тухай ярихдаа ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. I have just eaten. Би дөнгөж сая хоол идчихсэн. We have just seen her. Бид дөнгөж саяхан түүнийг харсан. Have you just finished work? Чи сая л ажлаа хийгээд дуусгаж байна уу? 5-дугаарт precise time is not important буюу өнгөрсөн цагт болоод дууссан үйл явдлын тодорхой цаг хугацаа нь тиймч чухал биш үед хэрэгжилж болно. Нэгсэндээ цаг хугацаанаас илүүтэй тухайн үйл явдлыг чухалчлан авч үзэж байгаа тохиолдолд ашиглаж болно. Жишээ нь Someone has eaten my soup. Хэн нэгэн миний шүлгийг уучсан байна. Have you seen the Joker? Чи Joker киног үзчихсэн үү? I have studied Japanese, Russian and English. Би Япон, Орос, англи хэл сурсан. 6-дугаарт accomplishment буюу хүн төрөлхтний хийгээд хувь хүний ололт амжилтын талаар ярихдаа энэ цагийг ашигладаг. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. Man has walked on the moon. Хүн сарн дээр алхсан. Our son has learned how to read. Хүн маань уншиж сурсан. Doctors have cured many deadly diseases. Эмч нар үхлийн аюултай олон өвчнийг ангаалсан. 7-дугаарт uncompleted action буюу бүрэн дүүрэн дуусаагүй үйл явдлын тухай өгүүлэлтээ ашиглаж болно. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. He hasn't finished his homework yet. Тэр гэрийн даалгавраа хараахан хийж дуусаагүй байна. She has still not arrived. Тэр одоо болтол ирээгүй л байна. The rain hasn't stopped. Бороо зогсохгүй л байна. 8-дугаарт multiple actions at the different times буюу өөр цаг хугацаанд болсон олон үйл явдлын талаар ярихдаа энэ цагийг ашиглаж болно. Жишээ нь We have had 5 tests this semester. Бид энэ семестрт 5 шалгалт өгсөн. I have had many problems while working on this project. Би энэ төсөл дээр ажиллаж байх хугацаанд маш олон асуудал бэрхшээлтэй тулгарч байсан. The army has attacked the city 5 times. Арим хот руу 5 удаа дайрсан. 9-дүгээрт focus on result буюу
цаг хугацаанд тодорхойгүй ч гэсэн тухайн үйл явдлын үр дүн нь одоо цагт илэрч харагдаж буй зүйлийн талаар ярихдаа хэрэгжилж болно. Жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. I have lost my keys, so I can't get into my house. Би түлхүүрээ гээчихсэн. Тийм болохоор би гэртээ орж чадахгүй. She has hurt her leg, so she can't play tennis today. Тэр хөлөө гэмтээчихсэн. Тийм болохоор тэр өнөөдөр теннис тоглож чадахгүй. They have missed the bus, so they will be late. Тэд автобуснаас хоцорчихсон. Тийм болохоор тэд нар оройтож ирэх болно. 10 дугаарт change over time буюу өнгөрсөн ба одоо цаг хугацаанд дах өөрчлөлтийн талаар ярихдаа энэ цагийг ашиглаж болно. Жишээ нь You have grown since the last time I saw you. Би чамтай сүүл уулзснаас хойш чи их том болсон байна шүү. The government has become more interested in art education. Засгийн газар урлагийн боловсролыг илүү их сонирхож эхэлсэн. My English has really improved since I moved to Australia. Би Австралид нүүж ирснээс хойш миний англи хэл үнэхээр сайжирсан. Одоо бүгдээрээ present perfect цагт түгээмэл хэрэглэгддэг keywords буюу түлхүүр үгсийг үздэцгээе. Already, аль хэдийн, yet, хараахан, арай л, never, хизээч үгүй, ever, хизээ нэгэн цагт, ерөн, just, дөнгөж сая, саяхан, so far, одоо болтол, одоогийн байдлаар, for, турш, since, хойш, until today, өнөө хүртэл, өнөөдрийг хүртэл, recently, ойрын үед, ойрдоо, lately, сүүлийн үед, in the recent years, сүүлийн жилүүдэд, many times, олон удаа, in my life, энэ амьдралдаа, still, хүртэл. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. I have finished already. Би аль хэдийн дуусгачихсан. She hasn't arrived yet. Тэр хараахан ирээгүй л байна. I have seen that movie 20 times. Би тэр киног 20 удаа үзчихсэн. We haven't seen her today. Бид нар түүнийг өнөөдөр харсангүй. Одоо бүгдээрээ present perfect цагийн хуурах хэлбэрийн талаар үздэцгээе. Эхлээд positive буюу баттдах хэлбэрийг харъя. Subject буюу эзэн бий, have, has туслах үйл үг, гол үйл үг PP2 хэлбэр буюу part participle, үйлдэл нэрийн өнгөрсөн цаг хэлбэрт хувирсан байдал, object буюу тусагт хүн. Бүгдээрээ жишээ болгож walk буюу алхах гэсэн үйл үгийг авцгаая. I, you, we, they-ийн араас have туслах үйл үгийг авдаг бол he, she, it-ийн араас has туслах үйл үгийг авдаг. I have walked. You have walked. We have walked. They have walked. He has walked. She has walked. It has walked. Ингээд жишээ өгүүлбэрүүдийг авч үзье. She has cooked dinner. Тэр оройн хоолоо хийчихсэн. I have been to Korea. Би Солонгост очиж үзсэн. They have gone to school. Тэд сургуульдаа явчихсан. He has seen this movie twice before. Тэр энэ киног өмнө нь 2 удаа үзчихсэн. Одоо бүгдээрээ negative буюу үгүйсгэх хэлбэрийг харъя. Үгүйсгэх хэлбэр үүсгэхийн тулд have has туслах үйл үгийн араас not гэсэн үгийг залгана. Гол үйл үг PP2 хэлбэрээр орно. Have not гэдгийн товчлол haven't, has not гэдгийн товчлол hasn't. I haven't walked. You haven't walked. We haven't walked. They haven't walked. He hasn't walked. She hasn't walked. It hasn't walked. За бүгдээрээ өмнөх жишээ өгүүлбэрүүдийг үгүйсгэх хэлбэрт оруулж харцгаая. She hasn't cooked dinner. Тэр оройн хоолоо хийгээгүй байгаа. I haven't been to Korea. Би Солонгост очиж үзээгүй. They haven't gone to school. Тэд сургуульдаа яваагүй байгаа. He hasn't seen this movie before. Тэр өмнө нь энэ киног үзэж байгаагүй. Одоо question буюу асуух хэлбэрийг харцгаая. Эхлээд бүгдээрээ general question буюу ерөнхий асуултын хэлбэрийг авч үзнэ.
Ерөнхий асуулт гэдэг нь тийм үгүй гэсэн богино хариулт шаардсан асуулт юм. Асуух хэлбэрт have, has туслах үйл үг нь эзэн биеийн өмнө ордог. Have I walked? Have you walked? Have we walked? Have they walked? Has he walked? Has she walked? Has it walked? Жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. Has she cooked dinner? Тэр оройн хоолой хийж гисэн үү? Хариулахдаа богино хэлбэрээр хариулна. Yes, she has. Тийм ээ, тэр хийж гисэн. Эсвэл no, she hasn't. Үгүй ээ, тэр хийгээгүй. Have you been to Korea? Чи Солонгост очиж үзсэн үү? Yes, I have. Тийм ээ, очиж үзсэн. Эсвэл no, I haven't. Үгүй ээ, очиж үзээгүй. Have they gone to school? Тэд нар сургуультай явчихсан уу? Yes, they have. Тийм ээ, тэд нар явчихсан. Эсвэл no, they haven't. Үгүй ээ, тэд нар яваагүй. Has he seen this movie before? Тэр өмнө нь энэ киног үзэж байсан уу? Yes, he has. Тийм ээ, тэр үзэж байсан. Эсвэл no, he hasn't. Үгүй ээ, тэр үзэж байгаагүй. Одоо бүгдээрээ special question буюу тусгай асуултын хэлбэрийг авч үзье. Тусгай асуулт нь дэлгэрэнгүй мэдээлэл шаардсан асуулт юм. Special question дээр WH нийлэмжээр эхэлсэн асуух үгнүүдийг ашигладагаараа онцлог. WH нийлэмжээр эхэлсэн асуух үгнүүдийн талаар өмнөх хичээлдээр дэлгэрэнгүй үтсэн болохоор энд дахин давтаж заах шаардлагагүй гэж бодож байна. Тусгай асуулт нь have, has туслах үйл үгийн өмнө ордог. Ингээд жишээ өгүүлбэрүүдээ бүгдээрээ харцгаая. What has she cooked dinner? Тэр оройн хоолнд ямар хоол хийсэн юм бэ? She has cooked pasta. Тэр паста хийсэн. How many times has he seen this movie before? Тэр өмнө нь энэ киног хэдэн удаа үзсэн юм бэ? He has seen this movie before 3 times. Тэр энэ киног өмнө нь 3 удаа үзчихсэн. За энэхүү бүгдээрээ present perfect tense буюу төгс одоо цагийн тухай үзлээ. Асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Ерөнхийдөө энэхүү цагийн хувьд анхаарах чухал зүйлс нь гэвэл баттгах, үгүйсгэх асуух өгүүлбэрт эзэн бие have, has туслах үйл өгтөд хоршиж ордог. Үйл үг PP2 хэлбэрт хувирч ордог болон түгээмэл ашиглагддаг түлхүүр үгсүүд юм. Дараагийн хичээлдээр дүрмийн бус хувирдаг 50 түгээмэл үйл үгсийг зааж өгөх болно. Мөн та бүхэн хэрэглэх тохиолдлуудыг сайтар өөрийн болохоор өнөөдөр үзсэн дүрмийн хичээлээ баттгахын тулд та бүхэн Google-с Present Perfect Tense Exercises гэж хайгаад дасгал ажиллахын тест бүглөөрэй. Одоо бүгдээрээ сүүлийн хэсэгтээ орцгоё. Энэ удаа би та бүхэндээ 10 countable nouns with irregular plural forms буюу дүрмийн бус олон тооны хэлбэрт хувирдаг 10 тоологддог нэр үгийг зааж өгөх болно. Mouse, mice. Хулгана гэх үгийг ганц тоон дээр mouse гэж хэлдэг, харин олон тоон дээр mice гэж хэлдэг. Жишээ өгүүлбэрийг харъя. I hope you don't have mice in your house. Танаа гэрт хулганууд байхгүй гэж найдаж байна. Goose, geese. Галуу гэх үгийг ганц тоон дээр goose гэж хэлдэг, харин олон тоон дээр geese гэж хэлдэг. Жишээ өгүүлбэрийг харъя. Geese migrate south in the winter. Галуунууд өвлийн улиралд өмнө зүгт нүүдэлдэг. Tooth, teeth. Шүд гэх үгийг ганц тоон дээр tooth гэж хэлдэг, харин олон тоон дээр teeth гэж хэлдэг. Жишээ өгүүлбэрийг харъя. She has long teeth. Тэр урт шүтнүүдтэй. Leaf, leaves. Навч гэх үгийг ганц тоон дээр leaf гэж хэлдэг, харин олон тоон дээр leaves гэж хэлдэг. Жишээ өгүүлбэрийг харцгаая. The papers floated to the floor like leaves in the autumn. Цааснууд намрын навч шиг л шалан дээр хөглөрчээ. Child, children. Хүүхэд гэх үгийг ганц тоон дээр child гэж хэлдэг, харин олон тоон дээр children гэж хэлдэг. Жишээ өгүүлбэрийг харъя. Some people want to have lots of children. Зарим хүмүүс маш олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Person, people. Хүн гэх үгийг ганц тоон дээр person гэж хэлдэг, харин олон тоон дээр people гэж хэлдэг. Жишээ өгүүлбэрийг харцгаая. Most people will tell you anything you want to know. Ихэнх хүмүүс чиний мэдхийг хүссэн зүйлийн талаар юу ч хэлж өгөхгүй. Man, man. Эрэгтэй хүн гэх үгийг man гэж хэлдэг, харин олон тоон дээр man гэж хэлдэг.
Жишээгүүл би харъя. Some of the men rode on camels. Ирчүүдийн зарим нь тэмээ унсан. Women. Women. Эмэгтэй хүн гэх үгийг women гэж хэлдэг. Харин олон тоон дээр women гэж хэлдэг. Жишээгүүлбэрийг харъя. Look, those women are all wearing same hat. Хардаа тэр эмэгтэйчүүд бүгдээрээ адилхан малгай өмсчихсэн байна. Sheep. Sheep. Хонь гэх үгийг ганц тоон дээр sheep гэж хэлдэг. Олон тоон дээр мөн адил sheep гэж хэлдэг. Sheep гэсэн үг олон тоон дээр хувирдаггүй болохыг анхаараарай. Жишээгүүлбэр харцгаая. Whose sheep are these? Энэ хоньнууд хинийх вэ? Knife. Knives. Утга гэх үгийг ганц тоон дээр knife гэж хэлдэг. Харин олон тоон дээр knives гэж хэлдэг. Жишээгүүлбэр харъя. I hear you only need 3 knives in your kitchen. Танай галтгоонд зөвхөн 3 утгал хэрэгтэй гэж би сонслоо. За ингээд миний бэлтгэсэн кино English content-ийн маань 4 дахь дугаар та бүхэндээ хүрлээ. Subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.